Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Төвгид Армаа гэдэг. За өнөөдөр та бүхэндээ Калифорни мужинд мөрдөгдөж байгаа тэтгэврийн дансны шаардлагын тухай мэдээлэл хүргэе. За хэрвээ танай компани Калифорни мужид бизнес эрхэлдэг бөгөөд 401 эсвэл өөр ямар нэгэн тэтгэврийн дансгүй болвол мужийн хуулиар CalSaver гэдэгт бүртгүүлэх шаардлагатай байж магадгүй. CalSaver гэдэг нь юу вэ гэвэл энэ нь Калифорни мужийн санаачилсан ажилтнуудад тэтгэвртээ зориулж хуримтлал үүсгэхэд туслах улсын тэтгэврийн хадгаламжийн хөтөлбөр юм. Энэ нь яг Roth IRA шиг ажилдаг бөгөөд ажилчны цалингаас автоматар суудгал хийгдэн энд шилжүүлэгдэнэ. Хамгийн чухал нь энэ ажил олгогч бизнес эрхлэгчдийн өөрсдийн тэтгэврийн данс план биш болно шүү. За тэгээд энд хэн хамрагдах вэ гэвэл дараах нөхцөлийг хангаж байвал танай бизнес энд хамрагдаж бүртгүүлэх ёстой. Нэгдүгээр Калифорни мужид дор хаяж нэг ажилчинтай эсвэл бас тэтгэврийн ямар нэгэн данс компани дээр байхгүй болвол та энд бүртгүүлэх шаардлагатай байгаа шүү. За бизнес эрхлэгч буюу ажил олгогчийн үүрэг нь юу вэ гэхлээр энд бүртгүүлж код авах ёстой байгаа. Ажилчдынхаа жагсаалтыг оруулах ёстой байгаа. Дээрээс нь ажилчдын цалингаас суудгаад энд шилжүүлэхийг зохицуулсан байх ёстой. Бас шинээр ажилд орсон болон ажлаас гарсан ажилчдынхаа мэдээллийг энд шинжлэх шаардлагатай байгаа. Харин энэ тэтгэврийн санд зориулж хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөх ямар нэгэн шимтгэл төлөхгүй бас итгэмжлийн үүрэг байхгүй болно. Нөгөө талаараа ажилчид ямар оролцоотой вэ гэхлээр ажил олгогч мэдээллийг энд бүртгүүлж оруулснаар автоматар энд бүртгэгдэнэ. Тэгээд хөрөнгө оруулах мөнгөний хэмжээ нь цалингийн чинь 5%. Тэгээд тэр жил болгон нэг хувиар нэмэгдээд хамгийн дээд нь 8% хүрнэ. Тэгэхдээ ажилчид хүсвэл энд хамрагдахгүй байх эсвэл татгалзах тэгээд оруулж байгаа мөнгөн дүнгийг өөрчлөх боломжтой байгаа. Энэ нь Roth IRA хэлбэртэй болохоор одоо хийж байгаа ажлаасаа гарсан ч гэсэн өөрийн чинь нэр дээр хадгалагдаж үлдэнэ гэдгийг санаарай. За тэгээд энд бүртгүүлэх хугацаа гэж байгаа хамгийн чухал нь тэр нь хэдэн ажилчтай гэдэг ажилчны тооноос хамаарна. Нэгт нь болохоор хэрвээ танай компани 1-4 ажилчинтай болвол 2025 оны 12 сарын 31-ний дотор энд амжиж бүртгүүлэх ёстой байгаа. Тийм болохоор би энэ мэдээллийг та бүхэнд сар дуусахаас өмнө сануулж байна. Хэрвээ танай компани 5-аас дээш ажилчинтай болвол аль хэзээний бүртгүүлсэн байх ёстой байгаа шүү. За хэрвээ энэ шаардлагыг биелүүлээгүй болвол Калифорни муж торгуул орногдуулна гэсэн байгаа. 90 хоногоос дээш бүртгүүлээгүй байх юм бол ажилчин бүрийн $250, харин 180 хоногоос дээш болвол ажилчин тус бүрийн бүрд $500 торгуул оногдуулахар байгаа. Тийм болохоор маш чухал энд амжилж 12 сарын 31-ээс өмнө жижиг бизнесүүд бүртгүүлээрэй гэдгийг сануулж энэ мэдээллийг оруулж байна. За анхаарал тавьсанд баярлалаа. Хэрвээ танд илүү мэдээлэл тэгээд энд бүртгүүлэх шаардлагатай болвол calsaver.com гэсэн энд байгаа вебсайт руу орж бүртгүүлээрэй. Тэндээс мэдээлэл аваарай. Анхаарал тавьсанд баярлалаа. Баяртай.